Монгол улсын нийт ажиллах хүчний 15% орчим хувь нь гадаадад хөлмөр эрхэлдэг гэх судалгаа байна. Энэ нь хөлмөрийн насны 100 мянга гаруй монгол иргэн хилийн чандад ажиллаж амьдардаг гэсэн үг. Жишээ нь Америк нэгдсэн улсад 20 мянга гаруй, Англид 4 мянга орчим, Чехэд 10 мянга орчим, Солонгост 40 мянга орчим, Японд 1000, Израильд 500 орчим монгол иргэн нийтдээ 80 гаруй оронд ажиллаж амьдардаг гэх судалгаа байна. Гэхдээ энэ бол зөвхөн бүртгэлтэй иргэдийн л тоо юм. Эдгээр монгол иргэдийн 2 хүн тутмын нэг нь ар гэрийн амьдралаа тэжээхэр хөдөлмөрлөдөг байна. Гэтэл сүүлийн жилүүдэд гадаадад ажиллахаар яваад орос руугүй болсон гэх гомдол гадаад иргэн амд тасралтгүй ирэх болжээ. Ер нь бол зорчоод бүр орос руугүй болоод нэлээ олон жил болж байгаа юм улсуудч байгаа. 40 орчим иргэн байгаа. Орос руугүй болоод олон жил болж байгаа иргэдийн бүртгэл гэхэд 40 орчим гэж мэдээлж байна. Харин сургаггүй болоод хэдэн сар 1-2 жил болсон тохиолдол үүнээс ч олон гэж байна. Энэ тохиолдолд тухайн улсын элчин сайдын яамтай хамтран эрлийн ажиллагаа мэдээллийг цаг тухайд нь гэр бүлийнхэнд нь өгдөг гэж байна. За тэгээд энэ чиглэлээр бол бид нэр тогтмол элчин сайдын яамттайгаа хамтарч иргэн сурвалжлах үйл ажиллагааг явуулж ар гэрээхэнд нь иргэн явцын талаар тогтмол мэдээлэл хүргэж ажиллаж байгаа. Мөн энэ ажлын хүрээнд хилийн чандад ажиллаж амьдарч байгаа иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бий болохоор ажиллаж байгаа юм байна. Учир нь гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд элчин сайдын яамдаа бүртгүүлэх асуудал нь сайн дурын шинжтэй байдаг юм байна. Уг нь 1990 оноос өмнө гадаадад ажиллаж байгаа иргэд бүртгэлээ хийх үүрэгтэй байжээ. Харин Монгол улсын иргэн гадаадад хувийн хэрэгээр зорчих цагаачлах тухай хууль гарснаар энэ нь сайн дурын шинжтэй болж хувирсан байна. Ингээд дараах 3 тохиолдолд л гадаадад амьдардаг монгол иргэд элчин сайдын яамдаа бүртгэл хийлэгдэг болжээ. Иргэн сайн дурын үндсэн дээр мөн хэрэг төвөгт орооцолдож элчин сайдын яамнаас тусламж хүссэн тохиолдолд мөн элчин сайдын яам өөрөө иргэдийн бүртгэлийг хийсэн тохиолдолд гадаад дахь монголчуудын бүртгэлийн мэдээлэл гардаг байна. Тиймээс цаашид гадаад дахь иргэдийн бүртгэлийн нэгдсэн санг төрийн бодлоготой уялдуулан зохион байгуулах ажлыг ч эхлүүлээд байгаа юм байна.